Одоо болохоор Японы Акита хотод сурж байгаа. Тэгээд өнгөрсөн 100 Америкт байсан ажилласан тэр хугацааныхаа видеонуудаа хийгээд ингээд одоо 3 дахь хэсгээ оруулахаар ер нь бол бэлтэж байгаа. Тэгээд энэ удаагийнхаа видеог болохоор би аюул их асуултад надад ирсэн болохоор тэр асуултын хамгийн их давтагдсан асуулт болох ажлаа яаж сонгосон бэ? Яагаад өмнөд Такота явсан бэ гэсэн асуултын дагуу хэрхэн Америкт ажлаа сонгох вэ гэсэн ийм сэдвээр видео хийхээр боллоо. Хамгийн зүйл нь болохоор Тэгээд эхлээд бол зорилгоо тодорхойлох хэрэгтэй байгаа. Хамгийн эхлээд яагаад энэ хөтөлбөр явах гэж байгаа вэ? Юунд хэрэгтэй юм бэ? Зуны 3 сараа зүгээр гэртээ яж болох юм уу? Заавал Америк явах ямар шаардлагатай юм бэ? Эхнийх нь зорилго ихэнх оюутнуудын хэлдэг зорилго англи хэлээ сайжруулах. Илүү англиар өөртөө ихтэй ярьдаг болох. Ярианы англи хэлээ сайжруулах тийм. Хэрвээ англи хэлээ сайжруулах зорилготой оюутнууд байх юм бол би ямар ажил сонгох хэрэгтэй вэ гэхээс илүү ямар ажил сонгохоос зайлсхийх хэрэгтэй вэ гэдгийг хэлмээр байгаа. Яагаад гэвэл ямар ажил сонгох хэрэгтэй гэдгийг би хэлж чадахгүй. Эхлээд парк дээр ажиллахад англи хэлээ сайжруулах жаахан боломж байхгүй. Жаахан дутмаа. Яагаад гэвэл парк дээр ажиллах юм бол бүхэл өдөржингөө наранд ганцаараа суугаад яг чиний ажиллаж байгаа хэсэг дээр хүмүүс хизээ ирэхийг хүлээгээд ирэхээр нь бүслээрээ ч юм уу ингээ ерөнхийдөө парк дээр ажиллах юм бол Монгол парк дээр хүмүүс юу хийдэг? Яг тэрийг хийнэ гэсэн. Хоёрт нь зочид байдал. Housekeeping байгаа. Housekeeping бол хамгийн их оюутнууд очдог ажил. Гэхдээ housekeeping-ээр ажиллах юм бол өрөө ганцаараа цэвэрлэдэг учраас хөвчлэн ганцаараа цэвэрлэдэг. Яг зарим бодлоод ачаалттай байх юм бол хоёулаа ч юм уу гурлаа цэвэрлэх нь болно. Гэхдээ ганцаараа цэвэрлэх нь түгээмэл байдаг учраас ганцаараа өрөө цэвэрлээд англи хэлээ сайжруулахад за дараа нь болохоор аврагчийн ажил байгаа. Хизээ хэнийг аврах вэ гэдгийг хүлээж суудаг учраас тийм байна. Дараагийн зорилго нь Америкаар тойрж аялмаар байна. Би Америк улсыг үзмээр байна. Эрх чөлөөний хөшөө хармаар байна. Гэх юм бол хол газар чоос зэсхийх хэрэгтэй. Зарим газрууд хурдны зам дагуу байдаг. Зочид бодол эсвэл пиццаны газар ч юм уу ингээд хооллолны газрууд байдаг. Тэгээд бусад үйлчлэгээний газруудаас хол учраас 2 дахь ажил, 3 дахь ажил болоход хэцүү байдаг. Тийм учраас юмнаас хол 7 уулын цаана, 7 бодлын цаана газар битгий сонгоорой. Тэгэх юм бол Америкаар гоё аяллах, зардлаа олоход жаахан төвөгтэй байх болно. Хоёрт нь гэх юм бол яаж ажиллаа сонгохын хоёр дахь алхам Google Street. Google Street View байгаа. Тэгээд Google Street View-ээр заавал харах хэрэгтэй. Хараад тэгээд ямар газар байна? Иргэн тойронд нь юу байна? Очоод би юу хийх боломжтой вэ гэдгийг тооцоолоод, нарийн судалгаатаагаар очих хэрэгтэй. Ингэснээр юунд хэрэгтэй вэ гэхээр дараа нь очсныхоо дараа сэтгэл санаагаар унахаас зээлсхийе. Яагаад гэвэл очингууд зарим газрууд Монголоос бүр их хөвчл муутай, тосгон шиг ер нь аль тийм хөдөө газрууд байдаг учраас Америк юм уу да гэж бодоод яхан сэтгэлээр унах магадлал ихтэй, зарим оюутнууд ундаг. Тийм учраас сайн харах хэрэгтэй шүү. За 3-т нь болохоор орлого болон зарлагаа тооцох хэрэгтэй. Мэдээж эхлээд цалингийг харах хэрэгтэй. Маш чухал. Цалин өндөр байна уу? Дундаж байна уу? Дунджаас бага байна уу? Цалин дунджаас дээгүүр байх нь ашигтай боловч яагаад дунджаас дээгүүр байна вэ гэхээр зарим газрууд байрны түрээс нь бас адилхан өндөр байдаг. Тийм учраас дундаж цалингаас жаахан өндөр $0.5 илүү ч юм уу байх жишээнүүд байдаг. Тийм учраас
Хэрвээ цалин өндөр байх юм бол байрны түрээсээ сайн харах хэрэгтэй. Хэрвээ байр provided хийхгүй, байраа өөрөө олоо гэж бичсэн байх юм бол тэр хавьд байгаа байрны үнийг судлах хэрэгтэй шүү. Миний очсон газар 7 хоногийн $40 байсан. Тэгээ би цагийн $10 50 цент авч исэн. Тэгэхээр ер нь бол яагаад энэ ер нь бол $40 7 хоногт өгч гинэ гэдэг бол бүр мөрөөдлийн үнэ. Хэвчлэн дунджаар байрны түрээсүүд 80-аас $120 байдаг 7 хоногт. Тийм учраас байрны түрээсээ сайн харах хэрэгтэй. За дараа нь болохоор дунджаас доогуур цалинтай байж магадгүй. Тийм бол яг минийх шиг адилхан түрээс нь бага тийм газар авах боломжтой. За дараагийн маш чухал харах чек хийх шаардлагатай зүйл нь бол байраа харах хэрэгтэй. Байр нь магадгүй галтгоогүй байж магадгүй. Ямар газрууд галтгоогүй байранд оруулах магадлалтай гэхээр зочид буудлууд байгаа. Зочид буудлынхаа нэг өрөөнд оруулах магадлалтай. Зочид буудлын өрөө галтгоо. No. Тийм учраас хоолнд маш их мөнгө зарлагдана гэсэн. Тэгээд байраа галтгоотой байна уу? Хоолоо өөрөө хийх боломжтой байна уу гэдгээ харах хэрэгтэй. Хоолоо өөрөө хийснээр маш их мөнгө хэмнэнэ. За дараагийн ажлаа сонгохдоо харах шаардлагатай зүйл нь тухайн ажлын газрын зууных нь ачааллаа. Зууны ачаалал хэр байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Яагаад? Вэ гэхээр ачаалал их газрах юм бол оюутнууд биднэрт хэрэгтэй. Учир нь 40-оос илүү цаг ажиллах магадлал өндөр. 40-оос илүү цаг ажиллаж байна гэдэг нь үндсэн цалингаа 1.5 дахин үржүүлээд илүү цаг ажилласан цагаараа үржүүлээд авна гэсэн үг. Хэрвээ $10 цалин үндсэн 40 цагт авдаг бол дараагийн илүү цаг ажилласан 48 цаг ч юм уу 56 цаг ажиллаж байгаа бол илүү цагийн 8 цаг чинь $15 үржигдээд хоёр дахь ажил хийснээс илүү их мөнгө олно. Тийм учраас ачаалал ихтэй газар ах юм бол perfect. Тэгээд хэрвээ ачаалал бага байх юм бол 40 цаг ажиллахгүй байж магадгүй. Чамайг жаахан удаан хөдлөх юм бол oh you're so tired, you can go home like and эсвэл хийх ажил байхгүй байна. Эртхэн таарах боломжтой ингээд хөөдөг ажлуудаас байдаг. Тийм учраас ядаж 40 цагаа бүтэн ажиллах боломжтой газар олох хэрэгтэй. Ачааллыг яаж хайх боломжтой гэхээр ер нь бол очих байгаа газраа Google дээд сайн Google тэгээд би болохоор очиж байгаа газраа Google дээд зундаа хідэн жуулчан авдаг. Тухайн үед болж байгаа баярууд ямар баярууд байна? Тэрийг харсан. Баяр болж байна гэдэг чинь маш их үйлчлүүлэгч орж ирнэ гэсэн үг. Тэгээ ачаалал ихтэй байна гэсэн үг. Эсвэл дотоодын гоё газартай ойрхон жуулчид их очдог газартай ойрхон урсгал дагуу байдаг газар ах юм бол тэр их зүгээр. Ягаад гэвэл 7 сард Америкчуудын хувьд үндэсний тусгаар тогтносон өдөр байна. Тэгээд бас 8 сард ч юм уу ингээд яг зуны төгсгөлийн сар 100 дуусчихын гэдэг утгаараа маш их гэр бүлүүд аялдаг. Тэр үеэр таны ажиллах байгаа газар ачаалтай байх юм бол илүү цаг ажиллах боломжтой. За юм байна. Дараагийн зүйл нь гэх юм бол очоод ажилмаа таалагдахгүй байвал ажлаа солино гэж битгий тайвшаарай. Ажлаа солих боломжтой хэдий ч ажлаа солих энэ үйл явц нь айгүй төвөгтэй. Тийм учраас цаг алдах боломжтой. Ажлаа сольж байгаа хугацааныхаа зарлагыг тэр ажлаа солихгүйгээр ажиллаж исэн бол авах байсан цалингаараа ингээд алдчихээн гэсэн үг. Тийм учраас эхлээд явхаасаа өмнө хугацаа байгаа дээр ажлаа маш сайтар судлаад дараа сэтгэл санаа нас онохгүй тул таалагдж байгаа ажил руугаа мэйл бичээд apply хийх хэрэгтэй шүү. Дараагийн зүйл нь хамгийн сүүлийн зүйл нь ажиллах байгаа газрынхаа орчинд нь битгий санаа зовоорой. 2 сар гаруй тэр газраа ажиллаад хангалттай зардлаа нөхөөд аялах боломжтой мөнгө олоод гэрээхэндээ бэлэг авах боломжтой мөнгө олж байгаа бол үлдэж байгаа тэр
14 хоногтой хангалттай гой газруудаар аялаад Америкт очисон хүн болгоны очиж зураг авахулдаг газар очиж зураг авахлах боломжтой. Тийм учраас одоо очих байгаа ажлын газрынхаа эргэн тойронд нь гоё зүйл байхгүй, өндөр байшин байхгүй. Нөгөө том Лас Вегас, Нью-Йорк, Юбэндийн тэр гайхалтай зүйлүүдээс маш хол юм байна гэж битгий санаа зовоорой. Тийм учраас хамгийн эцэст нь хэлж байгаа зүйл маань энэ байгаа. Дараагийн видеонуудаараа би болохоор яаж ажиллагч руугаа мэйл бичих үү, ажлын ярилцлага Skype-аар хэрхэн өгөх вэ? Магадгүй Америк явахаас өмнө юу чимдаманда хийж авч явах хэрэгтэй бэ? Визний ярилцлага хэрхэн өгөх вэ? Англи хэл дээр өгч байгаа учраас яаж бэлдэх вэ? Эсвэл соёлын шоконд ороод homesickness болох юм бол хэрхэн энэ зүйлүүдээс өөрийгөө авч гарах вэ? Дараа нь 2 дахь 3 дахь ажлыг хэрхэн олох вэ? Танихгүй газар руу очиод 2 дахь ажил хайж байгаа гэдгээ яаж илэрхийлэх вэ? Сүүлд нь магадгүй гэрээхэндээ хэрхэн сонирхолтой Омияги гэдэг нь Японоор хэлийг дурсгал гэсэн үг, хөвчлэн аялалд явсан бол тухайн аялсан газараасаа худалдаж авсан зүйлийг Омияги гэдэг байгаа. Тийм учраас хэрхэн гэрээхэндээ Омияги авах вэ? Ч юм уу иймэрхүү сэдвүүдээр ярих гэж би бодож байгаа. Хэрвээ сонсомоор байх юм бол миний Instagram-аар над руу бичээрэй. Би Instagram дээр илүү идэвхтэй байдаг. Хэрэгтэй мэдээллүүдээ мэдж байгаа энэ бяцхан мэдээллүүдээ хуваалцмаар байгаа. Миний ярьж байгаа зүйлээс авахыг аваад хайхыг хаяарай. Ямар ч зүйл төгс байдаггүй. Тэгээд аль болох хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг өгөхийг хичээж байгаа. Өнөөдрийн бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.